Зарим хүн бодит бус хит баг чинд хүрэхийг хүсэж эрүүл мэндийн эрсдэлд оруулдаг. Тиймээс байвал зохицчингээ энгийн аргаар тооцоолж сурвал илүүдэлжин тархалт болон жингийн хит алдагдлаас үүдэлтэй эрсдлээс урьдчилан сэргийлэх боломжтой. Гэхдээ байвал зохицчин гэдэг нь гоо сайхны стандарт биш, харин чиглүүлэгч өөрийгөө хянах тоо юм. Тэгвэл байвал зохицчинг хэрхэн тооцох вэ? 22-ыг өндрийн квадратаар үржүүлнэ. Жишээ нь миний бие өндөр 169 см буюу метрээр илэрхийлбэл харин томьёонд орлуулбал миний байвал зохицчин 63 кг гэж үзэж болно. Олон улсын байгууллагууд энэхүү томьёог ашигладаг бөгөөд 22 гэсэн тоо нь биеийн жингийн индексийн дундаж утгыг илэрхийлдэг. Булчингийн мас ихтэй хүн чин ихтэй байж болно. Гэхдээ бие махбодын хувьд эрүүл байж болно. Жин багтай хүнч булчингийн алдагдaltaй өөхний хэмжээ бага байж эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлж болно. Тэгэхээр жин дээрх тоогоор өөрийнхөө эрүүл мэндийг шууд үнэлэх нь тохиромжгүйч би ийм жинтэй байх ёстой гэсэн стрессээс ангид байлгах, өөрийгөө бодитоор үнэлж амьдралын хэм маягаа төлөвлөх итгэл нэмэх чиглүүлэгч болж болно.